Таныг Сөүлд ирэхэд юу нөлөөсөн нь сонирхолтой байна. Хинтээ уулзаж, ямар асуудлаар ярилцаж байгаа талаараа хуваалцаж болох уу? Well, thanks so much for having me on this morning. It's great to be with you. Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Сөүлээс та бүхэнтэй ярилцаж байгаадаа таатай байна. Speaking with a variety Би хөрөнгөний зах зээлийн экосистемийн олон талын төлөөлөлтөд тухайлхан бол үнцаас гаргагч компаниуд мөн хөрөнгө оруулагчтай уулзж байгаа. Өнөө өглөөхөд Бүгд найрамд Солонгос улсын үндэсний ассамблеад үг хэлэх завшаан тохиогод байна. Үндэсний ассамблеад хэлсэн үгийн тань гол агуулга юу байв? Таны байр суурийг тэд хэрхэн хүлээж авсан бэ? Well, South Korea is such an important relationship for the US, particularly when you look Солонгос бол Америкийн нэгдсэн улсын хувьд нэн чухал дүнш. Ялангуяа энэ зах зээлээс гарч байгаа инновацийн цар хүрээг харуул үүнийг маш тодорхой харж болно. remarks were really focused Миний хэлсэн үг хоёр улсын түншлийг цаашдаа үргэлжлүүлэн бэхжүүлэхэд чиглэж байгаа. on the two countries and the shared lessons Мөн хөрөнгө осгох Америкийн нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлд оролцох чиглэлээр хоёр улс харилцан туршлага солилцож бие биеэсээ суралцах боломжийг онцолж байна. markets. Америкийн нэгдсэн улсын зах зээлд давхар бүртгүүлэх эсвэл үндсэн бүртгэлээ хийх боломжийг судалж буй Сөүл, Токиогийн компаниудын удирдлагад NYSE ямар онцгой давуу тал санал болгож байна вэ? Well, if I look at the US markets, they are the deepest Америкийн нэгдсэн улсын хөрөнгөний зах зээл бол дэлхийн хамгийн өргөн мөн хөрөх чадвар хамгийн өндөртэй зах зээл. to some tremendous companies, not just headquartered in the US. They are Зөвхөн Америкт төвтэй бус дэлхийн шилдэг компаниуд бүртгэлтэй байдаг. companies in Asia in particular. If you think about Тухайлх юм бол Тайван Semiconductor зэрэг Азийн тэргүүлэх олон компани байгаа шүү дээ. and one of the things that we talk to issuers Үнцаас гаргагч компаниудтай уулзахдаа би зах зээлийн загвар болон Нью-Йоркийн хөрөнгөний бирж хариуцлагатай инновацийг бусдаас ялгархууц байдлаар хэрхэн дэмждэг талаар ярилцдаг. innovation. And we do so in a way where cutting edge technology is table stakes, if you will. Орчин үеийн дэвшилтэт технологи бол өнөөдөр зайлшгүй байх ёстой суурь шаардлага болж байна. Region. We talk about the importance of investing for the long term. Харин бүс нутгийн хөрөнгө оруулагчтай ярилцахдаа нэг өдрийн өгөөж хөөх бус урт хугацаанд хөрөнгө оруулахын ач холбогдлыг онцлог харж байгаа. Portfolios when you take that approach for investing in the long term. Яг ийм хандлага нь хөрөнгө оруулалтын багцын үн цэнийг нэмэгдүүлж байна. True and tested through Үүнийг зах зээлийн савлгаа тодорхойгүй байдлын олон үеийг даван туулж үр дүнгээ найдвартай тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх нь чухал. Энэ чиглэлээр Нью-Йоркийн хөрөнгөний бирж үргэлж манлайлж ирсэн. leading the way. Урт хугацааны үн цэнийг баталгаажуулах хүрээнд зохицуулалтад олон өөрчлөлт орж, дүрм журам чангараад байна. Америкийн нэгдсэн улсын зах зээлд гинэт гарч ирээд удалгүй алга болдог, бичил үнэлгээтэй компаниудын тооч цөөрсөн байна. Энэ үзэгдэл үндсэндээ дууссан гэж үзэж байна уу? Мөн зах зээлд ямар шинж чиг хандлага ажиглагдаж байна вэ? Yeah, at the NYSE we pride ourselves on being the gold Тэглгүй яхав NYSE бүртгэлийн зах зээлийн алтан стандарт гэдгээрээ бахархдаг. something that was Таны дурдсан бичил үнэлгээтэй компаниудын асуудлын хувьд Нью-Йоркийн хөрөнгөний биржид онцгойлон төвлөрсөн үзэгдэл байгаагүй. that we were the home to. Үнэн дээр таны хэлсэн ийм компаниуд манай биржид олноороо бүртгэлтэй байсан гэж бодохгүй байна. So deliberate in continuing Тийм учраас бид дүрм журмаа тогтмол нягтлж бүртгэлийн шаардлага стандартаа чанд мөрдүүлэхэд тууштай анхаарсаар авах болно. we have. It's why when you look at the New York NYSE бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээний медиа хэмжээ хамгийн ойрын өрсөлдөгчийнхөөс 15 дахин өндөр байдаг нь үүний илэрлэл юм. competitor, because from our point of view, Бидний хувьд дэлхийн шилдэг засаглал сайтай компаниудад хөрөнгө оруулах хариуцлагатай боломжийг бий болгох нь нэн чухал гэж харж байна. Компаниуд дотоодын зах зээл дэх байр сууриа хадгалахын зэрэгцээ. Таны дурдсан Америкийн нэгдсэн улсын өргөн зах зээлийн давуу талыг ашиглахын тулд давхар бүртгэл хийх сонирхол нь нэмэгдэж байна уу? Эсвэл компаниуд зөвхөн NYSE-д дангаар бүртгүүлэхийг илүүд үзэж байна уу? well, we think the regional markets, Бүс нутгийн хөрөнгөний зах зээлүүд ялангуяа Бүгд найрамд Солонгос улсын зах зээл маш чухал үүрэгтэй гэж бид үздэг. role particularly when you Учир нь эдгээр компани дотоодын зах зээлдээ төвлөрсөн хэрэглэгч харилцагчдад үйлчилдэг. focus on continuing to Бид давхар бүртгэл болон Америкийн нэгдсэн улсад олон 10 жилийн турш Нью-Йоркийн хөрөнгөний биржийн хувьд бүр хэдэн зууны турш хэрэглэгдэж ирсэн ADR буюу Америкийн хадгаламжийн бичгийн тогтолцоог цаашдаа өргөжүүлэхэд илүүтэйгээр анхаарч байна. change. Харин бүс нутгийн хөрөнгөний зах зээлүүд компаниудад хөрөнгө осох боломж бүрдүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бид үздэг.
Тэгвэл Азийн компаниудын ADR бүртгэл цаашид нэмэгдэн гэж үзэж байна уу? Аль улсын зах зээлээс илүү олон компани IPO хийх төлөвтэй байна вэ? Yeah, we're really optimistic about the pipeline. Тийм ээ, Аз олон энэ бүс нутгаас хийгдэх IPO хилцлүүдийн төлөвт бид маш өөдрөг хүлээлттэй байна. But also globally as companies as part of their Энэ нь зөвхөн Азад төдийгүй дэлхийн хэмжээнд ажиглагдаж байгаа. markets, they look at the opportunities that the US capital markets, the deepest Компаниуд хөрөнгө осохдоо зөвхөн дотоодын зах зээлийн харалгүй дэлхийн хамгийн өргөн бөгөөд хүрэх чадвар өндөртэй Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулагчдын хүрээгээ олон улсад тэлэх боломжийг эрэлхийлж байна. play Эдгээр боломж энэ оны үлдсэн хугацаанд төдийгүй эх онд ч үргэлжилнэ гэж бид харж байна. as well. Одоогоор Америкийн нэгдсэн улсад хувьцаагаа бүртгүүлэх эсвэл ADR гаргахаар сонирхож буй компаниудын талаар мэдээлэл өгч болох уу? Австралиас жишээ татахад Сидней хотоос баруун тийш байрлах уурхайгаа хөгжүүлэхэд зориулж $408 зээл авсан газрын ховор элемент олборлагч Sunrise Energy компани төлөөлөлтөд бид саяхан ярилцсан. Тус компани Америкийн нэгдсэн улсын биржид бүртгүүлэх боломжийг судалж буйгаа өнөөдөр мэдгдсэн. Энэ талаар юм сонссон уу? Эсвэл ийм төрлийн компанитай хамтран ажиллах сонирхол бий юу? We are interested in talking to all companies that are Хөрөнгө осохоор зорж байгаа бүх компанитай ярилцах сонирхол бидэнд байгаа. we think because of the important role we have played in Бид дэлхийн болон Америкийн нэгдсэн улсын эдийн засаг чухал үүрэг гүйцэтгэж ирсэн туршлагадаа тулгуурлан амжилттай компаниуд яаж цаашдаа өсөж хөрөнгийн зах зээлийн боломжийг үр дүндээ ашиглаж болох талаар олон зүйл хуваалцах чадна гэж үздэг. on how some of the Тийм учраас бид компаниудтай хөрөнгө осох үйл явцын бүхий л үе шатанд хамтран ажилладаг. advantage of the capital. So we talk to companies at all stages of their Үүнд төрөл бүрийн санаагаа бизнесийн тодорхой стратеги болгон хөгжүүлж байгаа гарааны компани хөрөнгө оруулалт татах бүр эхний шатнаас эхлээд IPO хийж олон нийтэд нээлттэй болох өдөр цаашлаад нээлттэй компани хуваар үйл ажиллагаа явуулах нийт хугацаа бүгд багтдаг. company. Тайн талаар өмнө нь товч дурдсан. Илүү дэлгэрүүлж болох уу? Энэ оны үндсэн хугацаанд IPO хийхээр хүлээгдэж буй компаниудын төлөв ямар байна вэ? Мөн 2027 оны төлөв хэр тодорхой харагдаж байна вэ? Өнөөгийн ирч цаашид хадгалагдах уу? Yeah, 2026 has already been a year unlike any. Хөрөнгө осголтын хувьд 2026 Америкийн нэгдсэн улсад урьд өмнө тохиож байгаагүй онцгой жил болж байна. There's been more capital. Энэ он гарснаас хойш Америкийн нэгдсэн улсад босгосон хөрөнгийн хэмжээ түүхэн дундаж жилийн үзүүлэлтээс хэдийнэ давсан. Average year. Тийм учраас бид 2026 оны үлдсэн хугацаа болон эх оны төлөвт маш өөдрөг хүлээлттэй байгаа. 2026 and then looking Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын эрэлт зөвхөн технологийн салбараар зогсохгүй бүх салбарт ажиглагдаж байна. all sectors. It's Аж үйлдвэр, эрчим хүч болон хэрэглээний салбарын компаниудын идэх өндөр байна. not across the industrial sector. Ялангуяа хэрэглээний салбарын энэ онд нэлээд хүчтэй үзүүлэлт байна. Sector is actually having quite a strong year. We just had a couple of consumer names. 10 орчим хоногийн өмнө бид Jersey Mike's болон Reformation зэрэг хэрэглээний салбарын 2 компанийг биржид амжилттай бүртгүүлсэн. We're really optimistic about Тийм учраас бид энэ оны үлдсэн хугацааны төлөвт тун өвдрөг байна. into 27. If you look Мөн 2026 онд компаниуд Америкийн нэгдсэн улсад олон нийтээс амжилттай хөрөнгө осгож байгаа нь эрхчлээс гадна дараагийн жилүүдийн төлөвт итгэх итгэлийг нэмэгдүүлж байна. breeds a lot of optimism for next year and the year. Учир нь Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл компаниудад хөрөнгө осоход бүрэн нээлттэй байсаар болно. Азийн орнуудаар хийж буй юунуудаагийн айлчлалынхаа үеэр та бизнесийн удирдлагуудаас нээлттэй болон хаалттай зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ямар байр суурь сонсов? I think there's a lot of optimism amongst the region around the Бүс нутгийн хэмжээнд нээлттэй хөрөнгийн зах зээлийн төлөвт ихээхэн өөдрөг харагдаж байгаа. in particular about Ялангуяа компаниуд зөвхөн дотооддоо бус Америкийн нэгдсэн улсын зах зээлээс ч их хэмжээний хөрөнгө осох боломжтой гэж бид үзэж байна. and the interconnectedness between our Манай зах зээлүүдийн харилцан уялдаа холбоогч эрэг хүчин зүйл хэмээн олонтоо онцолж байна. the information sharing in particular that we do across regulated bodies. Тухайлх юм бол дэлхийн хөрөнгө оруулагчид манай зах зээлд хөрөнгө оруулснаар зорьсон өгөөж үр дүндээ хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зохицуулах байгууллагууд хоорондоо мэдээлэлээ солилцож хамтран ажилладаг нь маш чухал ач холбогдолтой харагдаж байна. Мэдээж хэрэг одоогоор геополитикийн докторгүй байдал үргэлжилж эрчим хүчний үн өндөр түвшинд хадгалагдахын зэрэгцээ инфляцийн талаарх болгоомжлол нэмэгдээд байна. Та өөрийн туршлага дээр үндэслээд харахад өнөөгийн макро эдийн засгийн орчныг хэрхэн дүгнэх вэ?
Yeah, I mean the macro environment in terms of the underpinnings. Макро эдийн засгийн орчныг аваад үзэх юм бол ялангуяа Америкийн улсын эдийн засгийн суурь нөхцөл нэлээд батбөх байгаа. Economy has showed its resilience despite of the geopolitical uncertainty. Геополитикийн тодорхойгүй байдал болон зарим салбарт үүсч болох савлгааг үл харгалзан Америкийн улсын эдийн засаг төсвөртэй байдлаа харуулсан гэж бодож байна. In history, our markets have continued to perform through Түүхэн үзүүлэлтүүдээс харахад манай зах зээл тогтворгүй үед ч өсөлтөө үргэлжлүүлж савлгааны хүнд үеийг харьцангуй амжилттайгаар даван туулж ирсэн. weather the storm of volatility quite well. If you look at Тухайлх юм бол Америкийн улсын S&P 500 болоод Dow Jones зэрэг индексүүд он гарснаас хойш хоёулаа 2 оронтой тоогоор өссөн. posting double-digit gains. S&P 500 индексийн өсөлт бараг 15% хүрсэн шүү дээ. Year to date. You wouldn't necessarily see those types of results if you didn't have a strong Эдийн засаг батбөх суурьгүй байсан бол ийм үзүүлэлт гарахгүй байх байсан. economy. NYSE-гийн толгой компани Polymarket OKEX зэрэг бусад платформтой түншлэх боломжийг судалж байгаа. Мөн 7 хоногийн 7 өдөр 24 цагаар арилжаа явуулах хүсэлт гаргасан гэж ойлгож байна. Ярилцлага өндөрлөхийн өмнө эдгээр ажлын явцын талаар товч мэдээлэл өгнө үү? Yeah, so if you look at extended hours trading, so Тийм ээ, арилжааны цагийг сунгах чиглэлээр бид уламжлалт зах зээлийг 7 хоногийн ажлын 5 өдөрт хоногийн 23 цагаар арилжаа явуулдаг горимж шилжүүлэхэд салбараа манлайлж байна. here where the securities markets will be Ирэх 12 дугаар сараас энэхүү горимж хэрэгжиж эхэлнэ. regulated protections that come with that. Ингэснээр үнцаасны зах зээл зохицуулалтын тогтолцоо хөрөнгө оруулагчийг хамгаалах механизм тогтвортой найдвартай ажиллагаагаа 23/5 цагийн арилжаа нэвтрүүлнэ. Investors will be able to invest in our regulated markets. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн хөрөнгө оруулагчид өнөөгийн зохицуулалттай зах зээл илүү итгэлтэйгээр арилжаа хийх боломжтой болох юм. Харин санхүүгийн зах зээлийн шин чиглэл болох токен жуулалтын хүрээнд бид 7 хоногийн 7 өдөр 24 цагаар ажиллах арилжааны үйлчилгээг энэ оны эцэхэд эхлүүлэхээр зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж байгаа. By the end of the year, and we're very Зохицуулагчтай хийж байгаа хэлцээний явцад бид маш сэтгэл хангалуун байна. Хамгийн гол нь энэхүү шинжлэгийг зах зээл нэвтрүүлэхдээ өөрсдийн үндсэн зарчим болох хариуцлагатай инновацийг баримтлана. so in a fashion Өөрөөр хэлэх юм бол уламжлалт болон токенжуулсан зах зээлүүдийн уялдаа холбоог хадгалсан хэлбэрээр шинэ арилжааг нэвтрүүлэхийг зорж байгаа юм. way that the traditional markets remain connected to the token. Ингэснээр инновацийг дэмжихийн зэрэгцээ 200-ны туршид боловсронгуй болсон уламжлалт зах зээлийн хамгаалтын механизмуудыг ч бүрэн хадгалах боломжтой болох юм а.